Монголчууд эртнээс нааш ямар нэг багаж хэрэгсэлгүйгээр нутгийн баялагийг шинжин мэдэж хайрлан хамгаалсаар иржээ. Эрдэмтэн О. Сүхбаатар Монгол газар усны нэр мэдээллийн сан болох нь өгүүлэлдээ ер нь нүүдэлчдэд газрыг үзэгч, шинжигч, бэлгийнүүдэд бурхтын бясалгалд тусгай хүмүүн байсан байна гэж профессор Эл Хүрэл Баатар үзжээ. Мэдээж бэлгийнүүдэд тэдгээр үзэгч, шинжигч нар газрын тогтоц, байрлалыг нарийн үзэж, ямар ан амьтан шивэлдэг, ямар өвс ургамал ургадаг, ямар түүхэн үйл явдал болж өнгөрсөн, ямар эрдэс баялагтай түүнтэй холбоотой нэр өгөх өвөрмөц хэлбэрлүү шилжсэн нь өнөөгийн бидэнд уламжлагдсан иржээ хэмээн тэмдэглэжээ. Харин эрдэмтэн Эр Авдан Монгол орны эрдэс баялагын нэрийн атлас бүтээлдээ 2005 оны байдлаар ашигт малтмал эрдэс баялагаар нэрлсэн 2674 газар нутгийн нэр бүртгэгдсэн байна гэж тэмдэглэжээ. Мөн Монгол зохиолчид өөрийн бүтээлээ тойрохтой тухайн зохиолын үйл явдал болсон газрыг судалж бодит нэр усыг голдуу хэрэглэдэг. Ихэнх зохиолчид өөрийн сайн мэддэг газар орныг уран зохиолын талбар болгон ашигладаг. Тийм ч учраас уран зохиолын газар усны нэр нь түүхэн газар зүйн судалгаанд нэгэн бааз байж болох юм аа. Сонирхуулахад зохиолч Пунцгийн Бадарчгүй эх орноо 9 эрдэнэтэй зүүрлсэн байдаг. Тэгвэл Монгол орнд алт хэмээх үгээр нэрлсэн газар усны нэр 493, мөнгө 63, шүр 45, там 7, оюу 72, номин 23, зис 37 гэх мэт 9 эрдэнээр нэрлсэн газар усны нэр бүртгэгдсэн байна. Газрын нэр гэдэг бол түүх, газар зүй, угсаадан судлал, хэл шинжилэл, олон улсын харилцаа, сэрж байдгаа, геолог хайгуулын шинжлэх ухаанд онцгой тус болох өвөрмөц онц зохио юм аа. Эрдэнтийн оёо, төмөртийн уул, оюу талгай гэх мэт нэртэй газруудад одоо томоохон уурхайн ажил өрнөж байгааг бодоод нэг үзээрэй.